Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 оны давгаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа шашуу нэвтрүүлгийн 2025 оны хэдэн бэлээ 5 сарын 12-ны даваа гарагийн дугаар шууд ирэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gatboro 7 нэмэх плюс за мөн Wooling брендийн аль бизнес дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаж байна. За бэлцгоонод давж чимэндээ хүргэе. Бүдэн үчимэндээ манайхан тэгээд бацгата бэлэнлээдтэй билээ. Сайн байна. Ами ихч бэлэн үү? Би билээ. За болж юм. Ер нь энэ нэвтрүүлэлт хоёулаа бэлэн байхад болчихсон шүү. Ус нь бол нөө жигээл ашиглана. Тэгээд сонсдгийн гэж. Сонсдгийн тий. За өнөөдөр танилцуулах албартнаа тавчхан дурдъя. За өнөөдөр бидэнд загварын ертөнц драмагаар танигдсан жүжигчин Ким Намжуугийн тухай танилцуулахаар бэлдсэн байна. За тэгээд загварын ертөнц киноны нөгөө OST киноныхон дуу нь бас их гоё юм л шүү дээ. Тийм шүү дээ. Бас нэг сонсдог гэсэн. Яг энэ киног цацагдчих байгаа үед бол би жоохон байсан учраас яг киног нь шууд бол үзэж байгаагүй. Дараа нь зүгээр нэг юм хальт ингээд нөхөж үзэх гэхээр дээр үеийн кино учраас нэг юм одоогоос шал өөр нөө загвар магвар нь те тэр үед бол ингээд алж яанда гоё уцтай гарч иж яанда л гэж боддог гэсэн. Дараа нь үзсэн чинь нэг тийм хөөрхөн санагдчихна надаа. Энэ яаж хийж исэн бол гэлөө. Гоё үедэл гоё исэн юм чи. Ужигнуулж л байсан юм шиг л шүү дээ. Тайз мазан дээр ахлаа. Ер нь бол нэг юм загвар өмсөвч байжгаад болцсон чөлөөний тийм хүний тухай гараад идэх санагдаад байна. Та бол үзэх нь үзчихсэн юм байна те? Үзчихсэн. Тэр үедээ л үзчихсэн. Мартчихжээ. Би бол угаасаа санах юм байхгүй мөлий. Үзээгүй юм болохоор санахч юм байхгүй юм байна. За би өнөөдөр тэгвэл мэдээлэл төрүүлж хүргэнэ. Мэдээлэл. Хүрхий өнөөдөр за би Жижи Хадидыг танилцуулсан. Өнөөдөр Билли Хадидыг Белла Хадидыг танилцуулахаар бэлтлээ. За жинхэнэ нэр нь болохоор Изабелла Хадид гэдэг нэртэй 1996 оны 10 сарын 9-нд төрсөн. Одоо бол 29 настай Америкийн загвар өмсгөж байгаа. За Хадидийн хувьд болохоор карьерийнхаа туршид олон улсын Vogue сэтгүүлийн нүүрэн дээр бүр 35 удаа гарсан байт юм байна. 2022 оны Британий загварын зөвлөлөөс оны шилдэг загвар өмсгчөөр хүртэл шалгарч ирсэн. За Times сэтгүүл түүнийг болохоор 2023 онд жил гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүх хүмүүсийн 100 хүмүүсийн нэгээр бас нэрлэлжсэн байдгаа. Тэгэхээр эгчдүүс бол өөрсдөө хоёулаа одоо загвар өмсгч тэгээд гайхамшигтай үзэсгэлэнтэй гэдгээр бол алдартай. За Хадидийн Вашингтон хотод төрсөн байдаг. За аав Мохаммед Хадид нь болохоор Палестин гаралтай үйл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, харин ээж Йоланда Хадид нь болохоор Голланд гаралтай. Бас ээж нь загвар өмсгч байсан юм билээ. Загвар өмсгч телевизийн реалити шоуны одоо оролцогч байсан учраас ер нь октоодтай нөлөөсөн гэж хэлж болно. За Беллагийн хувьд бол Хадидийн хувьд юу байсан юм бэлээ? Багасаа хобби нь морь унах хоббитэй байсан. Маш их морин спорт туртай байжгаад тэгээд хамгийн том зорилго нь юу юм бэ гэдгсэн чинь 2016 онд болохоор Риогийн Олимпиадад оролцох юм зорилго тавьсан байсан. Ер нь бол бараг тамирчны хэмжээнд бэлтгэгдчихсэн л дээ. Гэхдээ 2012 онд болохоор лайм өвчин байж тээ өвчнөр онцлогдоод мэргэжлийн спортын одоо мөрөөдлөө ерөөдөө орхисон. Гэхдээ одоо ч гэсэн тэгээл ингэ явж идэг гэсэн. Тэгээд удамшлын өвчин буюу ээж нь тэгээд дүүн аанаар нар бүгд яг энэ адилхан өвчин онштой. Гэр бүлэрийн юм билээ. Гэр бүлийн гишүүдийн 3 юм онштой гэсэн үг. За ахлах сургууль сурдаг байхдаа болохоор Хадид анхаарал дутмагшилтай хэд хөдөлгөөнтөх эмгэг гэж байд юм байна. ADHD гэж онцлогдсон байдаг. Тий. За энэнийг болохоор нээлттэйгээр одоо ингэ ярьдаг хүмүүст хүргэдэг. За юу гэдгийг те анхаарал төвлөрөх суралцах, тасан зохицох тал дээр олон суралцаад тулгарсан тухайгаа бол ярьд юм билээ. За сэтгэл зүйн эрүүл мэнд за дээрээс нь ялангуяа сэтгэл готрол одоо төгшөөртэй холбоотой асуудалтай одоо хүртэл маш нээлттэй ингэ ярилцдаг. Олон нийтийн дэмжлэгийг авч чаддаг юм модельүүдийн нэг гэж явдаг. За өөрийгөө ер нь бол маш илэн далангүйгээр илэрхийлж чаддаг. Тэгээд сэтгцийн эрүүл мэндийн тухай юм постуудыг хийд юм байна. Хүндсэн тэгээд мэдээллүүдээс нь олон залуусаас урам зориг авдаг гэж хэлсэн мэлээ. За ингээд яг энэ ADHD-гээр онцлогдоод ингээ байж ах үед нь дээрээс нь хоолны дуршилгүй болж эхэлсэн. Давхар басан гэсэн юм байлээ. Тэгээ хоолны дуршил одоо өдөөгчөөс болоод энийг им хэрэглэх юм байл та тэрнээсээ болоод бүр ингээд нэмж хоолны дуршилгүй болоод юу нөлөөлөөгүй л гэж үздэг юм байна. За ингээ 14 онд болохоор Малибугийн ахлах сургуулийг төгсөөд Нью-Йорк хот руу нүүсэн байна л да. За энэ тэнд болохоор Parsons-ийн дизайны сургууль гэж үүдэг. Тэнд болохоор гэрэл зургийн чиглэлээр анх бол суралцсан. Тэгээд загвар өмсгчийн карьертаа анхаарлаа хандуулахын тулд сургуулаа төр зогсоогоод гэхдээ загвар өмсгчөөр хичээлээд мэргэжлийн загвар өмсгч болсныхаа дараа болохоор сургуультай эргэж очиод загварын гэрэл зурагтад орох сонирхолтой байгаагаа илэрхийлжсэн. За тэгээд дээрээс нь дахиад нэг хоббигоо олж мэдсэн юм гэсэн чи би жүжиглэх хоббитай юм байна. Тэгээд жүжиглэх тал дээр илүү их одоо тийшээ явал зүгээр юм байна да гэж бас өөрийгөө боддог бас гинэ.
За 16 настайгаас карьераа бол загвар өмсгчийн карьераа эхлүүлсэн. Тэгээд 2014 онд болохоор IMG модель агентлагтай гэрээ байгуулж чадсан байдаг. За тэр жилдээ болохоор Нью-Йоркийн загварын 7 хоногт анхныхаа алхалтыг хийсэн буюу анх алхаж эхлэхдээ л нөгөө алдартай бүх брэндүүдийн загвар өмсгчөөр нь алхаж эхэлсэн байт юм. Одоо жишээ нь Dior байна, Versace байна гэл брэндүүдийн нүүр царин шууд болцсон гэх юм уу. Карьер нь ирчвтэйгээр шууд ингэж өссөн гэж хэлж болно. За 2016 онд болохоор Models.com сайтаас оны шилдэг модель гэж бас нэрлэгдсэн байт юм байна. Ингээ 2014 оны 8 сарын 21-нд яг анх IMG Models-тэй гэрээ байгуулад тэгээд 9 сард нь шууд Нью-Йоркийн загварын 7 хоногт алхаал анх гараагаа хийсэн буюу эндээс шууд олон одоо танил болсон гэж хэлж байна. Ер нь анх загварын тайзан дээр гараад алдартай болсон юм бүсгүй юм байлээ. За 2016 оны 1 сард хадид Парисын хавар зүүнний загварын 7 хоногийн үеэр Chanel-ийн одоо өмссөн загваруудыг өмссөн байдаг. За тэгээд бас тэр жилдээ нөгөө өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээд кинонд тоглож чадсан байт юм билээ. Марк Жейкобсын Миний Америк кинондос тоглосон. За ингээ 2015 оны 5 сарын 31-нд болохоор Dior-ийн элч төлөөлөгч нь ус нүүр царайнаас усан байт юм байна. 2024 онд Adidas Hadid-ийн нөгөө Палестинтай холбоотой нэг актер том асуудалд орсон. Өвөл өмжилтэй холбоотой маргаантай сурталчилгааны компанид динээсээ болоод сурталчилгааны компанид ажиллах хэсгийг ингээ татаад авсан буюу сурталчилгаанд тоглолцсон байгаа гэдэг цацгаа болж эхэлсэн. Ерөөдөө татаад авсан. Тэгээ энэ компанид ажиллах юу гэсэн 1972 онд Мюнхний Олимпиад ашиглахаар гарч ирсэн пүүзийг дахиж гаргахыг дэмжсэн юм билээ. Тэгээ яг тэр үед нөгөө Палестины террористууд Мюнхний алгад болохоор Израилийн тамирчдыг хүнөөцсөн юм байна л да. Тэр хоёр улсын хоорондох ингийн болцсон гэсэн. За ингээ Hadid сурталчилгааны компанид ажилд оролцсондоо уучлалт гуйсан. Тэгээд гутлал нь тэр 72 оны тий Олимпийн хооронд би одоо ямар ч холбоо байхгүй штэ гэдгийг бол мэдэгдсэн байдаг. Энэний араас Adidas нилээ одоо шалгасныхаа дараа уучлаарай ингээ буруу ойлголцол үүссэн юм байна гэд Альбиасараас уучлах гуйсан юм билээ. Adidas. Тэгвэл нөгөө одоо юу гэдгийг улс төрийн нэг юм яваад исэн гэх юм уу буруу ойлголцлоос болоод хамгийн юм авчихсан юм билээ. Тийм байна тийм. За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАТ Про 7 нэмэх пластик танилцуулъя. Тэгэхээр дархлаагаа дэмжих зорилготой ходоод гэзний асуудалтай өтгөн хатдаг гидс амархан хямарч амархан гүйлгээд за дээрээс нь антибиотик хэрэглэж байгаа үед бол 12 наснаас дээш насныхан бүгд хэрэглэх ёстой. За ГАТ Про 7 нэмэх нь 3 омгийн 10 төрөл зүйлийн дархлаа дэмжих 24 тэрбум ашигтай бактери агуулсан. За энэ 4 давхар бүрхүүлтэй үгээрээ бол ингээ бүр патентлагдсан юм байлаа. За 4 давхар бүрхүүлтэй байхын давуу нь юу вэ гэхээр ашигтай бактери агаарч задарч тоон цөөрдөг үнээс сэргийлжтэй байна. За тийм үү ашигтай бактерийн нягт байдлыг хадгалдаг, агаарын урсгал болон чийг буюу шүлсэнд цөөрдөг үнээс нь сэргийлжтэй байна. За тийм ходоодны хүчил болон цөсний давсанд уусгаа сэргийлдэг. За ингэснээрээ бүрэн тоошрэггээрээ хүүхдийн биед үйлчилдэг нь маш том давуу талтай гэсэн үг. За антибиотик хэрэглээний үед хэрэглээд антибиотикаас хамааран үүсэх мөөгөн цэрээс одоо сэргийлж болдог байх нь утгаа хатаад байгаа бол гүйлгээд байгаа бол дархлаа сэргээх зорилгоороо сэргийлж болох нэ. Солонгос улсын Devon компани бүтээгдэхүүнийг аль биесны эрхтэйгээр орж ирж байгаа патентлагдсан 4 давхар технологитой дээрээс нөгөө амтны тааламжтай хүүхдүүдийг дургуцаад ч юм уу янз бүр. Тийм гашуун хамт бол ерөөсөй байхгүй мөлий. За тэгээ бүх хэмээс хуудаар хөдөлтаалагдаж байгаа шүү. Тэр ханаас л ханаас авах нэ. Баярлалаа хамтран ажилласан хүүхдийн 16 тэрбум маш ихтэй бактери ГАТ Про 7 нэмэх талаас ажиллаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн мэдээлэл өргөе. Өнөөдөр та бүхэнд Bella Hadid-ийг хүргэж байна. За 2021 оны 9 сарын 1-нд Hadid согтуурал гундааны биш энэ цогцруулах ундаагүй тасан цогцох ундааны одоо үүсгэн байгуулад бизнесийн түнш бол болсон буюу хувьцаа худалдаж байгаа. Ямар ундаа гэсэн. Энэ болохоор юу юм бэ? Алкогол гундаа. Алкогол гундаа. Тийм ундааны одоо түнш нь болсон байдаг. За тэр компани гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч нар Жэнтэй хамт одоо нэг өсөндө тууз гэж ороод туузын дарга гэсэн юм шүү. 2024 онд Hadid гоо сайхны брендийг өөрийнхөө гоо сайхны брендийг үүсгэн байгуулад анх худалдаанд гаргасан 3 үнэртэй устай. Тэгэд энэ үнэртэй ус нь бусдад одоо үнэртэй уснаас юугаар ялгаатай юм бэ гэдгсэн чинь уламжлалт спиртэн суурьтай үнэртэй уснаас ялгаатай гинэ. Байгалийн гаралтай орц найрлагатай гэдгээр онцлогтой буюу амтан дээр туршигдаагүй ер нь бол тийм спиртэн суурьгүй гэдгээр онцлогтой юм билээ. За сүүлийн жилүүдэд илүү их ярьж байгаа гэх юм уу да өөрийн сэтгэл зүйн яг тийм асар хүнд үе, сэтгэл готрал, түгшүүр, өөртөө итгэлгүй байдал зэргийн тухай маш их ярьж эхэлсэн юм билээ. Эннээс болоод олон хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Яг гаднаас нарахаар нэг л их гой бүсгүүдээ сэтгэл санаагаар бараг ундгүй амжилттай яваад идэг. Тэгж ойлгоод байсан гэтэл үгүй. За тэр нөгөө тийм тайзны ард биш яг өөрөөрөө ямар байгаа вэ гэдгийг ярьж эхэлсэн. Дотоод тэмцэл тийм ээ сэтгэлийн зовлон байдаг гэдгийг бол зөрөгтэйгээр хуваалцсан гэх юм уу. Яасан ингэж гэсэн чинь загвар өмсгч бол олон танигдаад ингээд
яриад ихсэн чинь өөрийгөө дандаа голдог гинэ. Би юусэн хангалттай сайн биш байна. Би өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш л байгаад байт юм бэлээ. Гэхдээ ер нь хүмүүст их төрдөг сэтгэлүүд л тий. Яг тийм баг. Бид нар нөгөө төгс байх гэдэг юм шүү дээ. Тэгээ хүн угаасаа төгс байна гэж бол байхгүй шүү дээ. Яг үнэ. Тэгээд төгс харагдах ёстой гэдэг нь өөрөө хүнд сэтгэл зүй асрах дарамт авчирд юм байна. Энээсээ болоод сэтгэл готролд ороод бүр тэрний тайзан дээр гараал ирэхээр би илүү байх байсан тий. Юу гэдгийг би тэгчлээ илүү гоё байх байсан гэл өөрөө өөрийгөө хямраагаад ингэж эхэлдэг юм байна. Тэр гоё би хата бүсгүүл шүү дээ. Тэр болдгоо юм байна л та. За тэгээ Instagram дээр өөрийнхөө уйлж байгаа одоо селфи зургуудаа хийж хийсэн. Тэгээ би өдөр болгоо ингэж л байдгаа гэж бичсэн байлээ. Энээс олж олон хүмүүсийн анхаарлыг татсан. Тэр баг уйлдагчгүй гэж бодоод байсан чинь тийггүй байсан. Яа тэгэхээр тайлбар нь юу гэсэн гэхээр намайг аз жаргалтай хүчтэй өөртөө ихтэй харагдаж байгаа гэж бодож болох чи яг үндэ би дотоод тэр зөрчилдөгөл байнгын тэмцэлтэй ингэ явж байдаг. Нэг сэтгэл санаагаа дагуулж ол ингэ хямраад унаад эхэлдэг юм байл та. Тэгэл уйлаад эхэлдэг юм байна. За тэгээ лаймын өвчин бас биеийн байдал нь нөлөөлж гисэн гэх юм уу. За сэтгэл санааны хямрал төрөгсөн том хүчин зүйлийн нэг нь болохоор энэ лаймын өвчин. Би бол сэтгэл технологид юм байна. Тэгээд удаан хугацаанд нөлөөлдөг өвчин гинэ. За арийнх нь болохоор сошиал медиа дарамт. Дахиад тийм ээ. Билегээ хэлж байгаагаар болохоор яа гэдэг хүмүүс төгс байдлыг хөөсөн нийгэм донд байна. Тийм учраас би өөрөөрөө байж чадахгүй өөрийнхөө үнэн төрхийг нуухад ингээ хурж ин. Дандаа л аз жаргалтай юм шиг дандаа сайхан юм шиг зовдөггүй юм шиг гэж харагдахад хүрээд байна. Тэгээд яг энэ өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийг нуугаад ингээ яваад тахаар сэтгэл зүй ачаал үсэд хэцүү байна гэдгийг хэлсэн байлээ. За тэгээд ээж нь зөвлөгөө өгч сэтгэл зүйн дарамтаас нь гаргасан. Яагаад тэгэхээр ээж ялгаандаа нь болохоор хамгийн үнэтэй чухал зөвлөгөө өгдөг хүн гинэ. Хэрвээ чи бусдад гэрэл түгэж чадахгүй байгаа бол зүгээр амар гэсэг ингээ амар тэгээд бусдыг чаддгүй маа хэд чи өөрийгөө гэрэлтүүл гэж хэлсэн юм байлээ. Тэгэхээр бусад хүн таалагдах гэдэг шаардлагагүй чи өөрөө байл гэдэг зүйл. Тэр нь юун түрүүнд өөрийгөө л бодох хэрэгтэй л тий. Тэгээ өөрөө ер нь хүн өөрөө жаргалтай юм бол эргэн тойрондоо мэдээж гоё эрийг нэрийг л засруулах болох л харин яг үнэ. За тэгээд урам өгсөн одоо хүмүүс маш урам өгж байгаа юу гэсэн чинь одоо магадгүй өнөөдрийн өссөн хүн сэтгэл санаа унцсан байж болно шүү дээ. Хинч төгс биш шүү. Хүн бүр өөрийн дотоод юм тэмцэлтэй та ганцаараа биш өөрийгөө харьлах нь эмчилгээний эхлэл байдаг шүү. Тэгэхээр өөрийгөө харьлаарай гэж юм зөвлөгөө өгсөн юм билээ. За хууль зүйн асуудалд бас эрх зүйн асуудалд оролцож байсан. За 2014 онд согтуугаар жолоо барьж хэрэгтэйсэн. Энэ нь болохоор бүр 17 настай юм билээ. Билээ согтуугаар машин жолоодод зогсоолын гэрлэн тохиог очоо мөрөгцсөн юм билээ. Одоо нэг бага хэмжээний осол ингээ гаргасан гэсэн. За цагдаа нар болохоор түүнийг согтуугаар жолоо барьсан гэж баривчилсан. Тэгээд үнэмлэхийг 1 жилээр хураагаад 6 сарын турш арх согтууруулах хүнданаас татгалзах нөхцөлтэй нөхөн сэргийг хөтөлбөрт бол ингээ хамрагдуулсан юм билээ. Яг энэ үедээ болохоор карьер нь бас арайч эхлээгүй ч юм уу бүр яг мод болоогүйсэн учраас бага зэргийн зөрчил байсан. Тэгээд тэр дараа уучлалт гуйгаад засарсан гэдгийг нотолсон буюу 6 сарын турш арх согтууруулах хүнданаас татгалзах тэр хөтөлбөрт нь хамрагдсан юм билээ. За дараагийнх нь болохоор энэ л хамгийн их том асуудал нөхөө да. Сошиал медиад улс төрийн байр суурь илэрхийлсэн. Эндээс болохоор Палестин үндэстэн гэдгээрээ бол байнга л бахархаж байдаг. Тэгээ Израиль Палестины асуудалд нээлттэй байр суурь илэрхийлсээр ирсэн юм билээ. 2021 онд болохоор Израилийн тэр үйлдэлийг шүүмжилсэн пост нийтлсэн дараа зарим улс төрийн бүлэг бизнесийн байгууллага түнлүүд дайрч эхэлсэн. Тэгээд чи яагаад нэг талд гит бариад байгаа юм бэ гэдэг байдлаар ингээд нэлээд буруутгсан байдаг. За энэс болоод Dior зэрэг зарим одоо тэр хүнжтэй брэндүүд нь хамтран ажиллах одоо ажиллагаанаас сурталчилгааг нь цацхгүй ч юм уу тийм цуслах байдалтай хүрж исэн ч гэсэндээ учир зүйн олдсон байдаг. За папараццын зурагтай холбоотой маргаан бол эдгэрт бүгдэнд л гардаг юм билээ тий. Өөрийн Instagram хуудасында папарацци авсан зургийг зөвшөөрлөхгүй оруулсан гэсэн үндслээр зурагчны зүгээс гомдол гаргаж ирсэн юм билээ. Энэ миний авсан зургийг яагаад надад зөвшөөрөл аваагүй ингээ оруулж байгаа юм бэ? Бас болдгүй юм билээ шүү дээ. Тэр мэрэгжлийн зурагч авсан бол за энэ төрлийн маргаан болохоор ер нь л олон алтартнуудад тохиолддог. Зарим тохиолдолд торгуул төлөх эсвэл зураг устгах замаар шийдэгддэг юм байлээ. За харилцаанаас нь танилцаа тийм ээ. За Белла Хадидийн харилцааны түүх олон нийтийн анхаарлын төвд бол байнга л байсаар ирдэг. Тэгээ хайр дурлал нөхөрлөл гэр бүлтэйгээ ойр дотн харилцаатай гэдгээр бол бас олон хүмүүс танигдсан юм байлээ. За хамгийн алдартай харилцаа нь болохоор Weekend бол холбоотой байсан. За Белла болон Канадын дуучин The Weeknd нар 2015 онд үерхэж эхэлсэн. 1900 байцтай Белла Хадид ч өөр 1996 онд төрсэн. Тэгэхээр энэ хоёр чинь өлгөөтэй байхасаа үерхсэн байдаг юм аа. Тэгээ мэгаж мөтгөөдөөс нэг хажуудлын палатанд байсан чи билүү гэх шиг тийм. Болно шүү дээ. За энэ хосуудын харилцаа бол орчин үеийн хамгийн драмата одоо юу гэдэг асуудал ихтэй хайрын түүхтэй алдартнуудын нэгд бол тооцоогддог. Бидний харилцаа болохоор 2015-аас 19 оны хооронд салж нийлж дахин салсан ийм олон үе шаттаар дамжлагаар дэмжсэн байдаг. За анх 2015 оны эхээр болохоор нөгөө наадам дээр дууны хөгжмийн наадам фестивал дээр танилцаад
тоглохгүй бол үерх чаа гэдгээ зарлж гисэн байдаг. За тухайн үед Weeknd болохоор видео Madness гэдэг цомгоо гаргацсан байсан. Ер нь цомгоо гаргацсан гэж явжсэн. Тэгээд нэрд гарч исэн яг хит болж исэн үе наам л да. За Bella болохоор клипэд нь тоглосон юм билээ. In the Night гэдэг клипэд нь тоглуулах санал тавьснаар харилцаа нь энэ хоёр илүү ойрцсон гэж болно. За тэгээд Bella анхнаасаа түүний фэн байгаагүй. Харин яриагаараа Weeknd таалагдсан гэсэн. Яа эхлээд болохоор Weeknd таалагдаад араас нь гэдэг хүсэн юм шиг байна. За ингээ 2016 онд салсан анхны салалт нь шүү. Карьерийн энэс юунаас зоосон гэдсэн чинь нөгөө маш их завгүй ажлын хуваараас олсон 2016 оны сүүлчээр салсан маам л да. За гэхдээ Victoria's Secret-ийн шоуны үеэр салсан ч гэсэн ахаад ингээд таарсан юм байна. Шоун дээр очиж дууснаар болоод ингээ олонний анхаарлыг татаж эхэлсэн. За тэгээд салах үеэрээ Беллагийн тухай гүн мэдрэмж харуулсан дуу гаргасан буюу Call Out My Name гэдэг дууны үгэнд нь би чиний амийг аврахад бэлэн байна гэх мэтчлийн мутга илэрхийлдэг гэдэг хэрэг зориулж ингээ гаргасан гэсэн. За ингээ 2017 он болсон чинь гурвалжин үсч эхэлсэн шүү дээ тийм ээ. 17 онд дуу чин Selena Gomez-тэй үргэлж эхэлсэн. Тэгээд Беллагийн пенүүдийн дунд бол шууган тарж эхэлсэн байдаг. За Bella Selena дагахаа болсон олон нийтийн зөрчилд одоо мэдээлэлүүд хийж эхэлсэн баа. За ингээ удаагүй жидэл нөгөө Selena Weeknd хоёр чалж салсан шүү дээ. Салсан. За тэгэнгүүт нь 18 онд энэ хоёр уусууд ахаад нээсэн. Харин энэ хоёр чинь нэлээ салж нээсэн баг шүү. Тийм тэгээд эргээд нэрэхтэй болохоор Нью-Йоркт бүр хамтдаа нэг байшин амьдарч эхэлсэн шүү дээ. Томоохон арга хэмжээнд хамт оролцдог болсон. За тэгээд тэрч бүгд л одоо Weeknd Bella-гийн төрс өдөрт онгоц түрээслээд бүр романтик аялал хүртэл зохион байгуулаад олонний анхаарал төвчээсэн. Гэхдээ 19 онд дахиад ингэ салцсан. Энэ удаа бол илүү тайван байдлаар юу гэдгийг харилцаагаа ажил хувь хүний хөгжлийг илүү тавьсан гэж тайлбарлал өгсөн юм билээ л дээ. За тэгээ Беллагийн хувьд болохоор найз залуугаас салахтаа сэтгэл зүйн хувьд асар хүчтэй бас дарамтанд орсон гэдгийг бас ярьсан юм байна. Тэгээд Weeknd олон дууга одоо Bellад зориулж бичсэн гэж минут нас үзт юм байна. Was the Times After Hours зэрэг дуунууд алдартай дуунууд шүү дээ. За 2020 оны 7 дугаар сард Тадид урлагийн одоо студийн захирал Марк Калмантай болцож эхэлсэн. Тэдний харилцаа 2021 оны 7 сарын 8-нд Парисын загварын 7 хоног болон Канны кинонод оролцох үеэр олон нийтэд ил болсон. За ингээ 2023 оны 7 сард тусаад 3 жил болцсныхаа эцэст хавар салсан гэдгээ хэлсэн байдаг. За тэгвэл одоогийн найз залуу нь 2023 оноос хойш одоо хамт байгаа найз залуу байгаа. За 2023 оноос хойш Bella Motorsport-ийн одоо тамирчин мэрэгчлэлтэн ковбой Адамтай болцож эхэлсэн. За морин уралдаа спортын арга хэмжээнд одоо бол хамт оролцдог. Олон нийтэд бол ил тод бид өргөдөг шүү гэдгээ бол харуулад ингэ явд юм байлээ. Энэ харилцааны гадлаар давуу талаа дурсахтаа болохоор бид илүү их тайван байгалийн хэмнэл буюу нам жимийн байдалтай өргөж байгаа гэдгийг хэлдэг юм байна. Харин тийм ээ. Гинтхэн үсэн бахан копи би нэг Instagram-аар сүлд орж үзэхгүй бас нэг хүний амьдрал дуртай гэдэг шиг тэгсэн чинь баахан ингээл копи хувц хунартай тэгэл найз залуу нь өмнө үрчсэн залуучуудаас нь арай нэг тийм өөр юм нэг жоохон буур суртаа ч гэдэг юм тийм арай өөр харж ирсэн шүү. Их тайван байгаа. Нөө зүг өнөө олж гарч гэдэг юм шүү тийм. Тэгжсэн. За тэгээ Bella Kendall Jenner, Hailey Bieber нартай загварын ертөнцийн одоо маш сайн найзууд нь Instagram болон ярилцлагуудаараа дамжуулсан. Нөхөрлийнхөө үн цэнийг бол байнга дуурсдаггүй бид нар найз шүү гэдгийг хэлдэг юм байлээ. За нэг хамгийн гоё баримт нь юу гэсэн чинь дэлхийн хамгийн төгс нүрийн харьцаатай эмэгтэй гэдгээр алдартай юм бүсгүүлээ. За 2019 онд дэлхийн өнцөг орон бүрний тийм ээ гоо сайхны эмчнэр гоо заслын одоо эмчнэр хоорондоо одоо нэг юм судалгаа хийдэг юм аа л та. Тэр судалгаа тооцоосноор нь Беллагийн нүүрний хэлбэр алтан пропорц буюу төгс юм нүртэй хамгийн их төгтөг гинэ. Тэгээ нүүрний харьцаа нь болохоор 94/35 гэж гарсан буюу одоо 100%. Энэ нь болохоор Beyoncé, Amber Heard, Ariana Grande нараас илүү үзүүлэлт буюу төгс харилцаатай, малтай харилцаатай нүүр херодыг хэлж байгаа. Ерөөсө хамар 90 см-лал ингээл үзчихдэг юм байлээ шүү дээ. За ерөөсө сүү удаггүй. Харшилтай юм блэ сүүний сүү тараг бясалганаас бол ингээд татгалцдаг. Тэгээд жингээ яаж барьдаг юм бэ гэдгсэн зөв хооллолт ус их зүвөөдөг гэн бясалгал хийдэг юм байна. Photoshop огт хэрэгэлдэггүй гэдгээр бахархдаг буюу Photoshop хэрэгэлдэг алдартай юм байна. За тэгээд сэтгэл готрлын үед бол нөгөө нэг уйлж байгаа зургаа нийтлсэн хамгийн одоо юу гэх зоригтой алдарт гэж ярьд юм байна. За Instagram дээр одоо 60 сая таагчтай байгаа. За гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүсийг анхаард юм байл та. Нүүрэндээ мэс засал хийлгэсэн юм уу яасан юм гэдгсэн чинь олон жил хамраа янзлуулсан уу гэд хэвлэлүүд бол асуусаар л ирсэн. Тэгэд 14 настайдаа анх хамрын мэс засал хийлгэсэн гэдэг 2022 онд л анх үлэмшэрсэн билээ. Тэрнээс өмнө бол ямар ч ингэж хариулт хэлж байгаагүй. Тэгэхээр хамартаа мэс засал хийлгэсэн гэсэн үг. Харин тэрэндээ тэгтээ бас өөрөө жоохон харамсч явдаг юм шиг үлээж чинь сүүлд тэр нэг ясан уншсан чинь. Өмнөх хамар нь болохоор нэг тийм ухаач байгаагүй. Харин тийм нэг онцгой бол байгаагүй. Жохоо юм шүн төрөл болгосон юм уу та. Тэгээд 22 онд л за тийм ээ би хамартаа мэс засал хийлгэсэн гэдгийг хэлсэн. Тэрнээс өмнө бол хийлгэхгүй. Бүр аль 14 настай хийлгэсэн юм билээ. Харин тийм билээ гол нь тий. Бүр багтаа хийлгэсэн билээ.
За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн алдарт нь руу орцгоё. За танилцуулга алдарт маань Загварын ертөнцийн драмаагаар бидэнд танигдсан жүжигчин Ким Намжуугийн тухай танилцуулна. 1971 онд төрсэн энэ жил 54 настай жүжигчин байна. За ингээд эхлээд урлагийн гараар нь орцгоё. 1992 онд Солонгосын мист ороод тэнцээг унтсан байна. Тэгэхээр нөө солонгосчууд гүй нүн ч одоо Солонгосын мис уулжсэн гэж бододдаг гэтэл яг зүрхээ ороод нүг шилдэгд ингээд шалгардаг штэ. Тэгэл 15 шалгарсан юм да тэг унтсан юм лээ. Ингээд модулаар ажиллаж эхэлсэн. 92 оноос хойш бараг 100 гаруй сурталчилгаанд тоглосон. За энэ тоо баримт бол нэмэгдэж магадгүй байх шүү. За тэгээ жүжигчин болохоос өмнө Гyeonggi аймгийн хотын захиргаанаас ажиллаж байсан удаатай байна. За тэгвэл үндсэн ажилтан бол байгаагүй төр ажилтнаар ажиллаж исэн юм ээлээ. Тэгээ тэндээ газрын бүртгэлтэй холбоотой бичиг баримтан дээр ингээд тамга дараа сууж өгдөг гэсэн гинэ. Тэгээ яг яаж яваа жүжигчин болсон бэ гэхээр одоо ер нь бүтээсэн дөрүүдийг нь харах юм бол гадаад дүр төрхөн ихэвчлэн гэдэг юм сэхэтэн гимээр ихэмсэг тий баян айлын охин юм уу да гэж харагдахаар байдаг. Тэгээд хүмүүс ч гэсэн тэгж таамагладаг. Өө баян айлын охин баха тий ер нь л зовлон үзег үүссэн юм охин баха гэж боддог байсан. Гэвч бодит байдал дээр аав үүссэн юм байна л да. Тэгээд багасаа санхүүгийн асуудалтай тулгарч ирсэн. Байнга л одоо мөнгө олох тухай бодож явдаг байсан. Тэгээд яавал мөнгө сайн олж тий сайхан амьдралтай болох вэ гэж боддог байсан болохоос ш одоо бусад хүмүүс шиг мөрөөдлөө хөөе тийм мөрөөдөлтэй болж гэдэг юм ийм бодол ерөөсөй байгаагүй буюу баг өөрт мөрөөдөлж байдаг байсан юм билээ. Яг яах вэ гэдэг юм. Тийм. Тэгээ жүжигчин өсвийн аав нь туслах төрийн жүжигчнараас ажилладаг байсан. Ер нь уг нь урлагийн хүн байсан. Тэгээд 3 настай байхад аав нь харамсалтаар таалалт өгсөн. За тиймээс хар багаасаа их ер нь давчиддаг байсан. Яа тэгэхээр бусад хүүхдүүд чи хүснээрээ тоглож зугаалыг гэхээс илүүтэйгээр ээжтэй туслах хэрэгтэй болдог. За тэгээ хангалттай мөнгө байхгүй учраас байнга л ингээл хурдхан том болоод тэ ээжтэй туслахынсаа ингээ мөнгө төгрөг болохынсаа гэдэг ийм хэрсүү болсон гэх юм уу. Хүүхэд нас чинь тэмч нэг тоглож наадаад тиймэрхүү сайхан дурсамж ихээс илүүтэйгээр яавал одоо би гэр бүлдээ туслах уу. Тэгээ ээж маань ингээ хэцүү байгаа би ээжтэй туслахынсаа гэсэн ийм бодлоодоор дүүрэн байсан гэсэн мэлээ. Тэгээ тийм ч утгаараа олон цагийн ажил хийж исэн. Тэгээд түрүүн хэлсэн хотын захиргаанд ч гэсэн цагийн ажилтнаар ажилласан юм учиртай юм байлаа. За тэгээд тэнд гэхдээ гоё ажил бас хийгээгүй гинэ. Копи аягалж өгөөл ингээл зөөгөө ширэнээр тавиал нарийн бичиг тэгээд цэвэрлэгээ хийн. Яг нарийн бичиг гэхээс илүүтэйгээр нөө туслах ажилтан шиг л байсан юм байлээ л те. Тэгээд нэг өдөр бодсон баггүй ер нь энэ миний яг амьдрах те одоо амьдралын маань замнал биш байхаа гэд нэг копи зөөгөөл те. Тэгээд ингээл юм марчид зүүүлгээл. Яг тэрнээсээ одоо нөө баг багаар бас туршлагажуул ингээл юм тамаа тарсан юм шиг байгаа. Тэгтэл би юу насаар яг ингэж амьдрах уу ямар нэгэн боловсрал бол байхгүй байгаа шүү дээ тухайн үед. Тэгээ шууд нэг юм ажлын байрнаар гарцсан учраас ер нь л жоохон буруу тэг замруу яваад наа л гэж бодсон юм шиг байна. Тэгээ ээжээсээ гуйсан гэнэ л дээ. Ээжээ намайг та ядаж тэ мэрэгжлийн одоо нөгөө техник мэрэгжлийн коллеж нэг жуултгаа ингээд сургаад өгч тээ гэж гуйсан. За ингээд бүжигчнэр сурж эхэлснээр цаашдын замнал нь нээгдээд одоо бол ингээд жүжигчин болох карьерийг нээж өгсөн гэсэн үг тухайд. За тэгвэл анхандаа сурталчилгаан тоглодог байсан гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд анзаараад байхны сурталчилгаан тоглож байгаа модель нь жүжигчин ч юм уу урлагийн хүн байх юм бол илүү их цалин буюу 3 дахин их авдаг гинэ. За жүжигчин Ким Намжуугийн хувьд зүгээр л моделлоор ажиллаж байгаа шүү дээ. Алдартан бол биш. Одоо жүжигчин дуучин бол биш. Тэгээ ингээл маш олон хувцас солиол баг ингээл гар хуруугаа зүсэл ингээл эмэг бөгж солиол ингээл зураг авахуулаад цалингаа харахаар хажууд нь зүгээр нэг алдартай жүжигчин ч юм уу те ирээл нэг 2 3 хаан хувцас солиол зураг авахлахад өөрөөс нь бүр 3 дахин их цалин авч байгааг хараад за ер нь би алдартан болсон дээр юм байна. Тэгжиж би мөнгө илүү олох юм байна гэж бодсон. Гэтэ өөртөө бол итгэлгүй байсан л да би үнэхээр жүжигчин болж чадах уу? Эргэлдсэн. Мэдээж айжсэн зүйлчсэн байсан. Энэ үед ээж нь зоригжуулсангүй чи чаднаа гэж зоригжуулснахаас гадна одоо эргээд бодоход ээж нь бас охиноо нэг юм урлагийн хүн болох хүсэл нь арай их байсан юм болоо да гэж бас боддог тухайгаа ярьсан байлээ. За дараагийн баримтанд сурталчилгааны хатан хаан гэж хэлэгддэг. Кинон тоглосон тооноос илүү сурталчилгаан тоглосон тоо ихтэй хүн. Яа тэгэхээр бүр модулаар урлагийн гараа эхлүүлсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо алдартай болохоос өмнө одоо модулаараа маш олон сурталчилгаан тоглосон гэсэн үг. Тэгээд дандаа юм лакшери их хотын дэгжин бүсгүн дүр төрхтэй учраас ингээд үргэлж дээд зэрэглэлийн брэндийн сурталчилгаан тоглодог гэж байна. Тэгэхээр магадгүй одоо танилцуулж байгаа тийм Ким Намжуу жүжигчин маань ямар нэгэн брендийн нүүр царай болсон байвал тэр ер нь их үнэтэй тийм лакшери брэнд л байдаг гэж байна. За тэгээд нэг нэвтрүүлэлд оролцохдоо өөрөө хэн хэлж байгаагаар бол ийм яг тийм үү лакшрич гэдэг юм уу те ихэмсэг их хотын тийм бүсгүн дүр төрхөөр би ингээ хүмүүст хоногчсон байгаад дээдэг надад бол их тийм сонин сонирхолтой санагддаг гэсэн мэлээ. Яа тэгэхээр багаасаа бүр ер нь юм угдууд сөөтөө өгдөөсөн гинэ. Тэгэл ээжтэй туслаад гэртээ ээжтэй нэг тийм сайхан сэтгэлтэй хөрхөл охин байсан юм байна. Тэг хөдөөний охин байсан гэж байна. Хөдөөний охин байсан. Тэгсэн чинь жүжигчнэр ажиллаад эхэлсэн чинь хүн болгоно их хотын дэгж ихэмсэг бүсгүй имижтэй өстө баяа айлын охин байна гэж яриаддаг. Гэтэл бодит
байдал дээр ядруухан амьдралтай. Тэгээ дээрэс нь хөдөө өссөн жоохон хээгүй те юу гэдэг тийм гял цал харагдах гэхээс илүү тэр байгаараа байх юм дуртай. Ийм бүсгүй байсан юм билэ. За тэгээ бүр кофе ууж идэх зүйл дээр нь ч гэсэн ярьсан маа л да. Үгүй энэ киножууж ч юм бол ерөөсө кофе гэвэл те американо уугаал ингээл гоё хэмсэг алхаа явж байгаа хаа гэд. Гэтэл бодит амьдрал дээр юу тэр американо уух нэг юм найруулдаг кофе гэдэг шүү тийм. Тэгээ тийм найруулдаг кофе уух маш их дуртай. Тэгээ догбугийн ч гэсэн одоо энэ чинь нөгөө солонгосчуудын хувьд бол баг ингээд түргөө олж тэ. Догбугийн бас идэх дуртай. Тэгээд хүмүүс нөгөө паста тийм дээд зэрэглэлийн хоол хүнс хэрэгэлдэг л гэж дүгнээд идэх юм бэлээ. За тэгээ одоо хүртэл маш олон төрлийн сурчлагын тоглосон байдаг. Хөргөгч, гоо сайхны бүтээгдэхүүн, эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, джинс өмд, дотор хувцс гээд тоолж барахааргүй маш олон сурчлагын тоглосон. Тэгээд жинхэнэ утгаараа сурчлагын хатан хаан гэж хэлэгддэг байна. За тэгэд модулаар ажилласан анхны ажлынхын хувьд их төлгүүрт байдаг юм сурчлагын боршуур байдаг да тийм ингээд гараад идэг. Тэр нь зураг авахсан юм байна. Тэгээ нэг удаа зурганд явхад 210,000 воны цалин авсан. За тэгээ нэг өдөрт 5 зураг авалтанд орох юм бол 1 сая гаруй вон ингээд цалин авсан юм байна. Тэгээд Мёндунд ээжигээ дуудаад авахыг хүссэн зүйлийг нь авч өгч ийсэн гэсэн. Тэгэхээр үнэхээр юм ачлалтай охин байгаасаа тийм. Тэгээд түүний кинонд өмсч гарсан хувцас хунаар, эмэг зүйлд гээд бүх зүйл нь маш хурд хугацаанд борлуулагдаж дуустдаг юм байлээ. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд хувцснаар өмсөөл ингээд гарч байгаа нэг яг өөрөх нь насны эмэгтэйчүүд ч гэсэн их гоё хувцснаар байна гэдээ худалдан авалт хийдэг гэх юм уу? Тийм ээ, тэрийг хүргэж чаддаг. Яг зурцлж байгаа бүтээгдэхүүн ээ. За хоёлаа хамтраачаа танилцуулаад үргэлжлүүлье. За тэгээ нэвтрүүлгийн хамтрагчаар William Brand-ийн аль биесний дистрибьютор MTC Motors компанийг танилцуулъя. За William Brand-ийн аль биесний дистрибьютор MTC Motors компани хамт олон Prusi үнээр шинэ автомашинтай авираатаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр энэ машин үйлдвэрлэгч нь SAIC General Motors, William Motors корпорац нь Европ стандартын машин үйлдвэрлээд Америкийн зах зээл дээр нийлүүлэлтээр явал дэлхийд ингээд танигдсан маа. Жишээ нь одоо Volkswagen, Audi гэдэг ч юм уу тий. За мөн эдний компани нь MTC Easy Rent ингээд цалхаа машины түрээсээ үйлчлэгийг анх ингээд нэвтрүүлж оруулж байгаа юм байна шүү дээ. Яг үнэ. За одоогийн байдлаар бол UB Cab Express компанитай хамтраад Монголд анхудаа хүргэлтийн үйлчлэгэнд William Bingo цахилгаан машиныг нэвтрүүлээд тушаад эхэлсэн байгаа. Тэгэхээр та одоо ийш тийш явах гэсэн чинь машингүй байж болно. Тэгвэл 10 цагийн 75,000 төгрөгөөр цоошин тэг километрийн гүйлттэй цахилгаан автомашиныг түрээслээд авч болно. Барьцаан 50,000 төгрөг л өгдөг. Тийм үү, найз нөхдөдөө ч юм уу те ингээд сайхан салхинд гарьяа гэж бодож байгаа энэ машиныг түрээслэл гараа авчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ үний хувьд ч их айгүй боломжийн санагдсан шүү. Бүхэл бүтэн машин ч удаа аваа явж байгаа шүү дээ хэдүүлээ те. За тэгээ эдний худалдаалагдж байгаа машины марк бол Wuling Always 46.8 сая SUV ангиллын машин. Тэгээ 100 км-т 6 литр бензин зарцуулдагаараа давуу талтай. За тэгээ Wuling Rongguan гэдэг энэ цоо шин тэг километрийн гүйлттэй. За 1 тонн гарна даацтай дунд оврын ачааны автомашиныг 38.8 сая төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Ачааны машины зах зээлд ийм даацтай автомашиныг маш хямдар борлуулж байгаа гэдэг их шинэлэг болж байгаа гэсэн. За удахгүй болохоор Wuling Yangon гэдэг байгаа 100% цахилгаан бүхээгтэй ачааны автомашин мөн бензин цахилгаан хослсон хөдөлгөөртэй Wuling Starlight S гэдэг машин оруулж ирж байгаа юм байна. За энэ машин хослсон хөдөлгөөрөөр 100 км-т 3.8 литр бензин зарцуулна. Гэвч одоо маш бага гэсэн үг. Бензин зарцуулдаг. Тэгээ автомашины тун удахгүй оруулж ирээд Монголын хэрэглэгчтэй нийлүүлж байгаа юм билэ. Тэгээ машин худалдаж авсан хүн бүртээ усын дугаар авч өгөн бичиг баримтны бүх зардлыг болохоор эднийхээс гаргachна. Бид нар өөрсдөө гаргахгүй. Тэгээ бензин дүүргэлттэй байна. Борооны хаалт, шалгавч бүргүүлийн дүү юм билэ. Ер нь бол бэлгэнд авах зүйл бол зөндөө юм биш үү тийм. За банкны хувьд зээлийн хөвөг 1%-аас 1.4% хүүтэй. Тэгээ урьдчилгаа ерөөсөө 10%, 3.8 саяас 5.8 сая. Тэгээ сарын төлөлт нь 1.5 сая байх юм байлээ. Банк улсын хувьд бол зээлийн хөв 2.8 одоо хувьтай. Тэгээ урьдчилгаа ерөөсөө 10%. Тэгээ хугацаа болохоор 96 сараар аваад сар төлөх дүн нь 1.2 сая байх нэ. За хаяг байршлыг болохоор сансрын колонгоос дайрэг рүү эргээд MTC Motors-ын шоурум байрлаж байгаа нэ. Холоод утсын дугаар 72 72 33 тэгтэг 72 72 33 тэгтэг гэсэн дугаар л холбогдоор заримлахаар борлуулалтын албатай холбогдох утсын дугаар юм шүү. Сошиалыг нь MTC Motors Wuling Mongolia гэдэг харгараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан William Brand-ийн аль бизнес дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл хүргье. За ээж нь маш хүчирхэг эмэгтэй гинэ. Жүжигчин бүсгүйн хувьд дээрээ 2 ахныг эгчтэй. Тэгээ ээж нь 33 настайд нь хаав өнгөрсөн гэсүгч нөхөр нь өнгөрөөд 4 хүүхдээ ганцаараа өсгсөн юм байна. Тэгээ тухайн үед хүмүүс ирэн дөрөнд хүн болгойлжсэн. Үгүй чи одоо хүүхдүүд асрамж байгаа зүгөө. Чи 4 хүүхдээ яаж ганцаараа өсгөж чи өсөж чадахгүй штэ. Тэгээ тараа ингэж ишчээ гэдэг. Гэвч ээж нь хэлсэн маа. Үгүй би амьдрсан ч хамталтай өр хүүхдүүдтэй амьдран өсөн ч би хамтлахгүй гэж хэлээд
Тэгээ маш ядуул амьдралтай болсон юм л да. Нөхөр нөөд болсон учраас тэгээд 4 хүүхдээ ганцаараа өсгөж чадсан. Тэгээд дараа нь жүжигчин өсгөх амжилт нь хүртэн те. Чамаг тэр үед асрамжийн газар өгсөн бол яанаа гэж тоглож хэлдэг байсан гэж. Тэгээд жүжигчин өсгөх ээжээсээ хичээнгүү тууштай байдал, шаргуу хөдөлмөр бүхнээ зориулан ажиллах ч гэдэг юм маш ийм гой чанаруудыг суралцсан. Тэгээд үнэхээр юм шалзруун штэ. Тэгээд 4 хүүхдээ ганцаараа ажил хийгээд өсгөх нь бол хэцүү байсан. Гэхдээ яг бага насаа бодохоор хүүхдүүд нь бүгдээр ингээд хэрсүү болцсон тийм ажил хийгээд ээждээ туслаад эхэлсэн байсан гэсэн үг. За зан хаашны хувьд бодит байдал дээр хүмүүсийн ярьдаг шиг тийм ч гял цал эмэгтэй биш төлөв даруу энгийн эмэгтэй за мөн өхөрдөн зан чанар ч гэсэн түүнд байгаа. Ер нь хүн болгон талын янз янзын зан чанар бол байгаа штэ. Анхны сэтгэлээр ингээд дүгнэл наад ч удаа их зантай тийм тоохгүй юм тийм. Тиймэрхүү зүйл бол байдаг юм шиг лээ. Тэгээ нөхрийнхөө орсон нэвтрүүлэгт оролцохдоо ингээд нүрэ будахгүй шууд оройроо оролцож удаа байгаа. Тэгэхээр алдартай од хүний хувьд нүрэ будахгүй оройроо оролцсон гэдэг бол жоох цөөхөн штэ. Одоо дандаа л бүр гэрэл сүудэр ханаасаа тавьж байгаа яаж гэл бөө юм болдог тий. А тэгээ жүжигчнэр ажиллаж ихснээс хойш амьдарч байгаа гэрээ ингээд одоо нэг нэвтрүүлэлт ингээд харуулахдаа нүрэ буддаг гоо сахны ширээ бол юусэн байхгүй жижигхэн дөрвөлжин толн ингээд хараад бодчихдээ штэ гэл ингээд хээ хаагүй шууд ингээд харуулж ирсэн байна. За мөн хүүхдүүдийнхээ ээжийн хуваар ингээд сургууль дээр нь очиж багштай нь уулзсан байна л да. Тэгсэн чинь багш нь ийм алдартай жүжигчин гэдэг танаагүй нэ. Яг тэр маш энгийн хувцалтай өрөөсө бусад хүнээс нэг тийм ялгараад байх юм өрөөсө байхгүй. А эсэргээрээ хүүхдүүд нүгэ ээжээ та жоохон гойж тий гангалаад сургууль дээр очиж уулзж ийл да гэж хэлжээс удаатай ахны. За түүхэн бүтээлд бас тоглодгүй. Урлагт хөл тавиад 20 гаруй жил бараг за зөв нь бол 30 жил болж байгаа ч түүхэн бүтээлд бол ерөөс тоглож байгаагүй нэ. Тийм бо. Яа тэгэхээр тий өөрийнх нь имиж төрүүлсэнтэй нэг их хотын дэгчин эмэгтэй имижтэй байгадаг. Тэгэхээр түүхэн драмад тохирсон хүн эсвэл яг юм орчин үеийн драма тохирсон жүжигчин тустай байд юм байна. Тэгээ яг тэрийг нэг учир зүггүй ангилах гэхээс илүүтэйгээр тэр киноны үзэлт ч байдаг юм те нэлээ олон зүйлсүүд нотолж харуулдаг гин л дээ. Тэгээ яг одоо жишээлбэл би нэг хятад кинонууд үздэг. Тэгээ зарим жүжигчид үнэхээр түүхэн кинонд явахаар гаргадаг байхгүй нэг тийм бас тогтцоог орчин үеийн дүр төрхтэй ч гэдэг юм уу те. Тэгээ тэрийг нь яг хятадч гэсэн бас тайлбарлал хэлээ. Тийм дүр төрхүүд бол байдаг. Тэгээ солонгос ч гэсэндээ ер нь байдаг. Тэгээ яг нөгөө түүхэн кинонд тоглох хүсэл байгаа ч гэсэндээ магадгүй киноноос санал тавихгүй байж магадгүй шүү дээ. Угаасаа энэ чих хотын нэгжин бүсгүй юм имижтэй юм чинь гэдэг. За одоо тэгээд нөхөртөөгөө танилцсан түүхрүүг орцгоё. За 2003 он бол аялах юм да. За жүжигчин бүсгүй нөхөр Кимсэн Юхожон гэдэг жүжигчинтэй хамт нэг олон анги кинонд тоглож исэн гинэ. За энэ Юхожон жүжигчин маань эмэгтэй жүжигчин байгаа. За тэгсэн чинь энэ Юхожон жүжигчин за бидэнд нөгөө Өвлийн хайрын дуу киногаар танигдсан Чэжүү жүжигчин нар нэг өдөр гинтэн Ким Намжуу жүжигчинтэй өнөөдөр танилцуулж байгаа жүжигчин болоо заалгаад царайлаг залуустай хамт арх хамт уур суух гээд байна. Хүрээд ирээ гэж дуудсан гинэ. За гой найз энэ яг зөв манай найз нөхөрлөл хэрэгтэй байна шүү. Царайлаг залуучуудтай уухаар л дуудчих баймаар байна. Тийм ингээл нөхөр болчих шүү дээ тий. За тэгээд дуудсан тий ганц явсан учраас дуртай зөвшөөр. Дайс нь очиж уу идэл ингээ гараа явсан. Тэгээд очсон чинь ирээдүйн нөхөр болох Кимзүүн жүжигчин тухайн газар нь байж таарсан. Тэгээ анхаараад ирээдүйн нөхөрөөс шүү тий их иршүүд дажгүй залуу юм байна гэж бодоод ингээ харц шидээд сэтгэнсэн байгаа маань. Нэлээ сэтгэнсэн нөхөр нь юусоо ойлгохгүй. Яг нүдэнд нь морцсон болов. Ингэж гисэн чинь яс өнөдөр чи морцноо. Ерөөсө анзаараагүй юм байлээ. Тэгэд нөхрийнхэн талаас болохоор харсан анхны сэтгэл нь нэг тийм ёстол хурж боломгүй ийм холын эмэгтэй шиг санагдсан. Тэгээ бас дээрэс нь энэ нөхөр нь өмнө нь Имион гэдэг жүжигчин эмэгтэй 1995 онд гэрлээд 2000 онд салж исэн. Тэгэд салсныхаа дараа хин нэгэнтэй сууя гэсэн бодол ерөөсө байгаагүй гэсэн. Тэгэхээр энэ хоёр танилцсан үед нь эхнэрээсээ салаад 3 жил өнгөрсөн байх үед танилцсан гэсэн үг байна шүү дээ. За тэгээ жүжигчин бүсгүүд эхлээд нөхөр нь маш их таалагдаад ардаас нь өөрөө эхлэх гүйсэн мөлий. Чи таалагдаад байна гэд. Тэгээ нийлэн гүйсний эцэд бол амжилттай үерхэж чадсан. За тэгсэн санамсаргүй байдлаар үерхэл нь олон одоо мэдэгдсэн гэхүү. Нууцаар үерхэж явах үедээ өөр нэг алдартан баригдчихсэн энэ хоёрын үерхэл. Жүжигчин бүсгүй нөхөр нь Хүн Хёнжон гэдэг энэ жүжигчинтэй уцаар ярьсан юм байна. Эхлээд энэ одоо жүжигчин залуутай жүжигчин энэ залуу илүү эмэгтэй ямар тач найзууд би нөө хүүсийг хараагүй шүү. Ямар тач ингээд уцаар залгасан юм байна энэ хүн лөө. Тэгээ залгачаад ингээд уцаар ярьчаад дараа нь найз бүсгүүтэй одоо энэ хайртай бүсгүүрүүгээ мессеж бичсэн юм байна л да. Тэгсэн чинь дугаараа андуураа түрүүн уцаар ярьсан хүн лөө явуулсан. Тэгээ ямар утгатай мессеж явуулсан бэ гэсэн чинь хайртай шүү Намжуу гэж ядчих нэрийг хүртэл явуулсан. Балраа. Тэгэл шууд залгаал хүү яа чи Намжууг чиний хэлээд байгаа Ким Намжуутай өрхөд байгаа юм шүү дээ гэдэг ингээд баригдсан байгаа байхгүй. Мессеж нээсэн. Тэгээд одоо
Тэгээ автаа тэгээд одоо суудсан юм чи те. Тийм ээ. За хадам ээжийн хувьд жүжигчин бүсгүйн ээж хүргэнтэйгээ анх уулзчаад гарын үсгийг авч ийсэн гинэ. Хүргэн нь алдартай жүжигчин болцсон байсан юм чи. Тийм бэ. Харин нөхрийнх нь эцэг их сайхан сэтгэлтэй жүжигчин бүсгүй чэшира мөн биздээ гэж хэлчихсэн. Шал өөр хүний нэг. Андуурана. Одоо бараг чанцаатай суух гэж байгаа хүнийг ямар хөөх юм бэ аамын мөн үү гэж хэлж байгаа тайлсан гэсэн үг шүү дээ. Айгу нүдэн тулаахан улаан өстэй хүүхэн байсан шүү гэл. Нөгөө хажууд нь чанцаа суух ирсэн байх юм уу те. Яг ийм зүйл болсон гэсэн үг. Харин жүжигчин бүсгүй ээж нэсрэгээр манад ч марг од ирчлээ гарын үсгээ өгч миний хөө гэдэг ингээд авч исэн юм билээ. Тэгээд яг нөгөө нөхрийнх нь эцэг гэх нь жүжигчдийн ерөөсөө мэддэггүй дээ. Зайлуулны жоохон таньдаг царайлал энэ чи чин чэшира мөн үү гэж хэлсэн чинь буруу нэр хэлсэн болж таарсан баларцсан байна. За гэрлэлт рүү орцгоё. За ингээд жүжигчин бүсгүй 2005 оны 5 сарын 25-ны өдөр шүү. Жүжигчин Ким Сэнгүү те гэр бүл болоод 2005 онд Ким Рахи гэдэг охин, за 2008 онд Ким Чани гэдэг хүү төрүүлсэн. Тэгэхээр хоёр хүүхэд ээж болсон гэсэн. За тэгээд жүжигчин бүсгүй гэрснийхээ дараа маш удаан хугацаанд урлагаас завсрал авсан. Тэгэд аав өссөн жүжигчин бүсгүй эцэг эхийн нөмөр нүүлэг гिचнээ чухал болохыг өөр мэдчихсэн учраас за би үр хүүхэдтэй болох юм бол үр хүүхэдтэй бүх цаг заваа зарцуулнаа гэд ээж нь ч гэсэндээ нөгөө гэр бүлээ авч явах га дандаа л ингээл ажил төрлөгийг авчдаг учраас эцэг эхийн хайрыг үр хүүхдүүдийн мэдрүүлээ гэж бодсон юм билээ. За тэгээ аавыгаа маш их сандаг гэсэн байна. Аав нь түүний 3 настай дүүд болсон учраас үүд болсон тэгээд аавыгаа өсө баг сандгүй мэл дээ 3 настай хүүхдээс юм чинь. За гэвч жүжигчин болоод удаагүй байхдаа ганцаараа ингээд нөө менежер авахгүй ганцаараа ингэж олоо барайл иш чи ажил амжуул явдаг гэсэн юм байна. Тэгээ нэг өдөр аавынх нь бурхан болсон өдөр болоод яг нөө юун дээр нь очивол газар дээр нь очиод ингээ эргэчээд тэгээ хав дахил махаал ингээ бариад өргөчөө те дуртай идэж явах юм тавьчаад ингээ бутсан гинэ. Тэгсэн чи яагаад ч юм тэр өдөр ингээ аав нь машин орж ирээд хажууд нь сууж байгаа юм шиг мэдрэмж төрөөд исэн. Тэгээ өөрөө мэдлгүй аава та миний хажуу сууж байгаа үсттэй гэдэг ганцаар яриад эхэлсэн гинэ. Тэгээ уг нь драма дээр хараад ингээ зохиол дээр те ингээ ганцаар ярина гэхгүй энэ юу балай хүн ингээ ганцаараа яриад явахгүй ш гэж бодсон боловч яг ингээ цагаад болохоор үнэхээр ингээ ганцаараа ярих тийм үе ирдэг юм шиг байна гэж хэлж илээ. Тэгээд ажил төрөл нь бүтэж сайн яваа аав нь тэнгэрээс түүнийг ингээ харж хамгаалж ясных юм шиг өөрт нь санагддгаа гэдэг өөрийн мэдлгүй уйлж исэн гинэ. Тэгээ жүжигчин бүсгүй хувьд аавгүй өссөн ч нөхөр нь хоёр хүүхдээ дагуулад аялалд явах юм уу хүүхдүүдэд хайрлж хамгаалж байгаа харах үнэхээр сайхан байдаг. Тэгэд өөрөө эцгийн хайр үзээгүй өссөн ч ядаж үр хүүхдүүдэндээ аавда хандлаа эрхлээд хайрлуулад ийм байгааг нь харах бүр өөрт нь маш гой санагддаг. Тэгтээ нөхөр нь бол их тийм сүртэй бас алаад бужруулаад байгаа юм байхгүй л те. Тийм тэгтээ ер нь аав хажууд нь байна гэдэг чинь маш их тийм нөмөр нүүлгтэй штэ. Тэгээ тиймээс хүүхдүүддээ ингээ гэр бүлийн хайрыг яг сайхан ингээ амтлуулж өсгөж байгаадаа бол маш сэтгэл хангалуун байдаг. Тэгээ жүжигчин бүсгүй хувьд багада ингээ оймсаа сайн угааж агаад тэг ингээ тавьчихаар тэнд нь ингээ саантаа ирээд бэлэг хийдгээ гэж сонсч ирсэн гинэ. Тэгэл нөө зайлвал хүүхдсэн болохоор ингээ оймсаа баахан угааж агаал ингээ тохоо тавьчихдаг. Тэг өглөө босохоор ямар ч бэлэг байдгүй байсан. Гэтэл нөхөр нь охиндоо ингээ 100 сарын баяр болсон чинь охиныгоо дуудаад аав нь ингээ чамд гоё бэлэг авъя гэх ингээ гараа явж хахад нь охиныгоо хараад миний охин ямар гоё юм бэ гэж хэлж ирсэн гинэ. Тэгтээ өөрөө нөгөө аавтай байж үзээгүй болохоор охиныхоо мэдрэмжийг мэдэхгүй штэ тий. Аав нь ингээ бэлэг авахаар ингээ гадуур явах ямар байдгүй гэдгийг мэдэхгүй. Тиймээс тэр үед бол ингээ өөрийгөө жоох өрөвцөн гинэ. Би яагаад ийм гоё мэдрэмжийг би мэдрэг өссөн болоо гэд. Гэвч аав нь яг амьдтай хийж өгч чадаагүй зүйлс бол зөндөө байгаа ч гэсэндээ бурхан болсныхаа дараа өөрт нь маш боломжийг олгоо тий. Одоо ингээ сэтгэл хангалуун мөнгө төрөхтэй тий элэг бүтэн ингээд амьдрах боломжийг нь олгосон бахаа гэж боддгийм билээ. Харж хандаж авдаг. За тэгээ бас хэсэг урлагаас завсарлага авчихсан түрээсэнтэй хоёр хүүхдээ гараад ингээд урлагаас завсарлага авцаа ингээд за Ким Намжуу жүжигчин урлагаас урт хугацааны завсарлага авах үед нөхөр нь ч бас жүжигчнэр ажиллах хэцүү болж таарсан. Тэгээ яа тэгэхээр санхүүгийн асуудал баг багаар үүсч эхэлсэн. Тэгээ нөхөр нь түнд хоёулаа ингээд бүхнийг цэгцлээд гадагшаа өөр улс руу цагаачлаа гэж хэлж ирсэн байна. Тэгээ үүнийг сонсон жүжигчин хүмүүсүүд бол маш хэцүү байсан. Тэгээ яагаад тэгэхээр нөхөр нь өмнө хүнтэй сууна гэсэн бодол ерөөсөө өөрт нь байгаагүй шүү дээ. Тэгсэн хүнтэй суух бодлого байсан залууг ингээд эргүүлсээр аваад аваа суудсан чинь суусныхан дараа нөхөр нь өөрөө айгүй хэцүү байдал орчиж байгаа хгүй. Хоёулаа ингээд жүжиглэх айгүй одоо боломжгүй болцсон. Тэгээ дээрэс нь яагаад энэ хоёр мөн жүжиглэх боломжгүй болсон бэ гэхээр өмнө нь хүнтэй сууж исэн чинь маш олон шар мэдээлэлүүд гарсан. Энэ жүжигчтэй Ким Намжуу чинь энэ нөхрийгөө их нэртэйгээ өөр доо X-тэйгээ одоо юу гэдэг салсан их нэртэй ингээ хамт байхгүй үеэс нэглээ эргүүлээд явуулаад тий салгаа сууцсан гэсэн юм яриа гарсан учраас имиж жүжигчүүнд бол имиж гэдэг маш чухал шүү дээ. Тийм байдлаар ер нь бол ингээ имиж нь жоохон хэцүү болоод тэгээд урлаасаа ер нь бол ингээ завсарлага аваад холдсон юм байлээ. Энэ нууц амгийн холбоотой байсан гэсэн яриа л гарсан гэсэн үг. Тэгээд ингээд нөхөр нь заавал энэ амир хэрэг бод байна уу да. Тэгээ хинээч мэдгүй газар хойлоо очиод ингээ үр хөвгтөө өсгөөд ингээ хамттай сайхан амьдрал да гэж ярьж байсан. Хэдийгээр олонний өмнө гардаг ажил мэргэжилтэй тий
Тийм ч гэсэндээ шүүмжил бол байгаа нь байна. Гэтэ бүр арайч одоо юу гэдгийг нууц амраг гэдэг юм уу, үний толгойг эргүүлээд ингээ бүр 2-2 бүр хүүхдэр нар холж тий шантрын штэ тий. Тэгээд анхны хүүхэд нь гэрснээс 5-аас 1 6 сарын дараа л мэндэлсэн юм билээ. Тэгэхээр яар цуусна учиртай энэ бодуулна тархилгыг нэргүүлж аваад ингээд жирэмсэн болоол тий ингээ суудсан гэж ярьж ирсэн юм билээ. Тэгээд одоо бол ингээд сайхан аз жаргалтай амьдарч байгаад энэ шуугаан ч гэсэн амжицсан. Тэгээд уран бүтээлдээ тоглоод тэгээд амжилттай байх. Нөхөр нь гэхдээ сүүлийн үед уран бүтээлд бол их бага тоглож байгаа шүү байгаа тийм. Хэл амар бурхан минь. За баярлалаа энэ түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gatpro 7-8 плюс за мөн үеийн брендийн аль бизнес дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллалаа. Урагшлуулсан та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийг хүлээн авсан сонсоорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.